Бичиг дуамтын асуудал гэдэг манай Сүхбаатар аймагт байрладаг. Гэхдээ энэ зөвхөн Сүхбаатар аймгийн төдийгүй, зүүн бүсийн төдийгүй энэ Монгол улсын хамгийн одоо чухал ач холбогдолтой стратегийн бомб гэж ингээд бид бол боддог, тэгж ойлгодог. Тэр үүднээсээ ч гэсэн энд ингээд зөв бодлого явуулъя гэдэг өнөөдөр энэ 30 жил болохдоо Сүхбаатар аймгийн төр захиргааны зүгээс нэг ч захирамж гараагүй энэ бомбтон дээр. Бид зөв бодлого явуулъя гэж хичээж ирсэн. Тэгсээр нөө өнөөдөр тэнд ингээд бүр замбраагүй, бүр дайны байдалтай юм байдалтай байгаа. Бүр гамшигын байдалтай. Энэ асуудлыг би зөндөө ингээд ярьж авч байсан. Өмнөх хурлын дарга байж байхдаа тэнд одоо Нямбатар дарга сууж ирсэнсээ гарчих шиг боллоо. Хуулийн сайд байхад нь ч ингээд ороод явж ирсэн. За зарим нэг нь сонсч ирсэн байх. Өмнөх эдийн засгийн хөгжлийн сайд Хурлаатар сайдаг байж хурд бидэнд орон нутагт эрх мэдлийн нөхцөлдөө. Бид нар одоо мөнгө төгрөгийг нь босгоод маш хурдан хугацаанд гой бомбтой болж чаднаа гэж хэлжсэн. Тэгээд орон нутагт эрх мэдлийн өгөхгүй гэд шууд хэлжсэн л та. Тэглээгээд тэр бичгтийн бомбтон дээр өнөөдөр нэг ч одоо ахиц явсангүй. Ямар ч улсын бодлого явж байгаа тэнд одоо юм шинж ерөөсөө байдгүй. Маш ингээд хүндэрсээр юм байдалтай л болоод байдаг.